Хүн ертөнц подкастыг үзэж сонсдог эрхэм үзэгч сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэдчилье. Хүн ертөнц подкастын 309 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ сарын буюу энэ сарын 3 нэвтрүүлэг бодол хэмээх сэдвээр та бүхэндээ хүрж байгаа. Хүмүүн заяаны хэрэг бүтэх тухайд бодлыг хэрхэн ашиглахын бодол ямар үүрэг оройлтой юм. Бодолтой яаж харьцаж төөний учрыг олох вэ? Одоо жишээ нь бодлыг сул зоргоор нь тавьж яагаад болдгүй юм. Төөнийг бодлыг яагаад хүн өөрийнхөө ухамсарт иргэшээлтэй авах юм шаардлагатай байдаг вэ гэд. Энэ зүйлүүдийн тухай ерөнхийдөө ярьж байгаа. За өнөөдөр бяцлахгүй нэвтрүүлэг энэ 3 сарын сүүлчийн бодол гэдэг энэ сэдвийн сүүлчийн дугаар нь та бүхэндээ хүрж байна. За бодлыг бид нэр тоймлон товчхон төрж ойр нэвтрүүлгээр ярьсан байгаа. Бид бол бодолд их ойрхон, бодол бидэнд их ойрхон, тэгээд төөнийг танихад их амархан байх. Ийм тухай бид нар яриад өнгөрсөн байна. Ер нь энэ бодлын тухай буюу тухайн хүний өөрийн сүнслэг ахуйн хэрэг бүтэх тухайд бодол хэрхэн хэрэг болох юм бэ? Түүнийг яаж бид нар өөрийн эрхийн дагуу ашиглах ёстой юм бэ? Яаж төөнийг ашигладаг юм бэ? Тэгж болдог юм уу юм уу гэдэг нь чухал. Тэрнээс биш бодол бол бодлын тухай тэгж их мэдлэг цуглуулад тэр чухам яадгийг идэг болоод ингээд явах нь тийм их ач холбогдолтой зүйл биш гэдгийг онцолж байгаа. Тийм болохоор бодлын тухай тэгж их нарийн одоо юу гэдгийг тэр бодол модлын гэдэг нэг бүрчлэн тэр бүхнийг одоо бодол гэдэг нь юм гэдэг ч юм ингээ бодол дээр яг бодыг яг оноо түүнийг тайлбарлах тухайд бол тийм их ач холбогдолтой гэж үзэхгүй. Бодлын ерөнхий ойлголтыг л та бүхэндээ өгж байгаа гэдгийг дахин давтаж хэлье. За хүний хэрэг бүтэх тухай буюу хүн төрлийн маань энэ язгуур эрх ашигын тухайд болохоор бодлыг бид нар ашиглах ёстой болохоос биш бодол биднийг ашиглах учиргүй. Энийг нь маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бодлыг ашиглахын тулд яах ёстой болох вэ гэхээр бодлыг бид нар эсэмших ёстой болно да. Тэгээ энэ нэг чухал. Энэ нь бидэнд хэрэгтэй зүйл. Тэрнээс биш бодлын одоо энэ хурд хүч гэдэг ингээд явахаар төөнийг ашиглаж байгаа юм шиг төөнд ашиглуулаад байгаа юм шиг юм болоо явчихна. За яг энэ тухай бол энэ бяцлахгүй нэвтрүүлгээр тийм их төлхөө ярихгүй. Гол ярих юм нь болохоор бясалгалд ороход хэрхэд бодол яадаг, яах ёстой болдог. Бяцлахгүй тэр ахуйд болохоор бодлын үүрэг оройл нь юу болж хувирдаг тухай товчхон яриад тэгээд энэ бодлын тэр 3 шинж энэ 3 шинж дээр ямар төлөв нь яаж хэрэглэгдэж байгаа буюу яаж ашиглагдаж болох тухай энэ тал дээр нэлээд төлхөө төвлөрч ярив. За юуны төрөнд бодлын хурд гэдэг дээр хэдүүлээ нэг анхаарлаа үзье. Бодлын хурдыг бид нэр гүйцэх тухай нэлээд тийм одоо орчин цаг үед яг өнөөдрийн энэ нийгмийн дэлхийн нийтийн хүн төрөлхтний хувьд бол нэлээд тийм бодлын хурдыг ашиглах тухай нэг тийм ойлголт түүнийг хэрэглэх түүний хурдыг гүйцэх тухай асуудлыг нэлээд ярих ийм болсон цаг байна л да.
За бид нэр хурд гэж байна. Одоо энэ хурд нь цаг хугацаатай уялдаад явчихна шүү дээ, тийм ээ. Цаг хугацаатай энэ хурдын тухай яригдчихэж байгаа. Тэгэхээр нөгөө цаг хугацаанаас төрүүлж буюу цаг хугацаатай уралдаж тэгж нөгөө бодлыг ашиглана гэсэн тийм хугацаан угаасаа гарч ирчээд байгаа. Энийг нэг жахан тайлбарлахгүй болохгүй болоод байгаа юм. Хурд нь болохоор цаг хугацааны асуудалтай буюу цаг хугацааг иргэшээх тухай санаа сэдлийн үүднээс гарч ирсэн тийм одоо уралдах, тэмцэлдэх, төрүүлэх гэсэн энэ сэтгэхүйн энэ үүдэлтэй гарч ирдэг ийм тогтолцооны одоо нийгмийн тогтолцоонд бий болдог юм зүйл. Тэгээ цаг хугацаанаас төрүүлэн хурдлна гэсэн юм бид яриад байдаг боловч бидний хөгжлийн жинхэнэ дотоод мөн чанарын маань хөгжлийн тэр улбаа нь болохоор цаг хугацаатай уралддаг огт биш. За бодлын хурд гэдэг дээр цаг хугацаатай уралддаггүй юм а гэдгийг эхлээд тав хүнд дуулгаж байна, тийм ээ. Тэр нь бид цаг хугацаатай уралдаж юмыг бүтээж хийж одоо ингэж төрүүлж явж ийж бид нэр илүү их амжилтанд хүрнэ, илүү их бид нар амжилтанд хүрснээрээ бид нар илүү ихийг бид хүртэнэ гэж ингэж бид ойлгодог. За бид гэдэг ахын ч юм бай зүгээр ингээ одоо тэгж их одоо бодлын хурдыг ашиглах гэсэн тэр их муухарлан зүтгэсэн байдал нь тийм байдаг. Тэгэхээр энэ мөн дотоод ертөнцийн сэтгэхүй буюу одоо энэ дотоод ертөнцийн 3 дахь түвшний голчлон хийдэг ажил. За бодлын хурдыг бид гүйцэнэ гэвэл хизээж барахгүй. Бодол гүйцэгддэг хурдтай биш. Цаг хугацаанаас үл хамааран бодол асар хурдтай. Бодлын хурдаар бид нар аливаа зүйлийг амжуулах, бодлын хурдтай тэнцэж бид нар аливаа зүйлийн амжилтанд хүрээд түүний амчимтыг хүртээд тэгээд нэг ад жаргалтай сайхан амьдрах тухай ойлголт ерөөсөө огт байх ёсгүй. Энэ бодлын хурдыг гүйцэнэ гэсэн ойлголт огтос байхгүй бөгөөд бодлын хурдтай бид нар зэрэгцэж амьдрах боломжгүй. Яагаад гэвэл энэ бодлын хурд нь өөрөө эзэн үгүй тохиолдолд буюу одоо энэ сая хэлж байгаа тэр бодлыг зөнгөөр нь орхиж болдгүй юм шүү гэж хэлж байгаагийн учир нь болохоор тэр эзэнгүй бодол маш хурдан буюу эзнээ чирээд явцдаг буюу асар хурдтайгаар дүүлэн цойлдог учраас тухайн эзэн нь тэр бодолтой ядрах, төрдөх, тэр бодлоосоо болж зүй бусын янз бүрийн бие махбод болоод энэ дотоод ертөнцийн үүдэлтэй ийм ядаргаанд ордог. Тэгэхээр бид нэр хурдыг болвол одоо энэ цаг хугацаатай уралдах хурд мурд гэж ярих нь бидний нөгөө дутуу бодож байгаа буюу бодлыг эзэмшиж чадаагүй байх үеийн сэтгэгддэг сэтгэгдэл буюу сэтгэхүйн ийм байдаг. Тэгэхээр бид нар бодлыг хурдтай, бодлын хурдтай тэнцэх буюу бодлын хурдаар ашиглана, бодлын хурдаар явна гэсэн ойлголт байж таардаггүй байх нь байна, тийм үү? Энэ бол байж болшгүй зүйл. Тэр одоо бяцлахгүй гэж байна. Бяцлахгүй нэвтрүүлэг гэдгээр ингээд тухайн хүний одоо бяцлаглын буюу дотоод мөн чанарын тэр бодол үгүй төлөвийн буюу тэр бодлын хэвийн шинж төлөвт бид байж сая амарч тайван амгалантай байдлыг мэдэрдэг. Энэ амгалантай байдлыг мэдрэх энэ боломжит нөхцөл нь бидэнд бодлыг хурд бүхэл бодол үгүй буюу бодлыг зогсоосон төлөвт нь бид нар сая амарх учиртай байгаад байгаа.
Тэгэхээр бидний одоо энэ орчин цагийн энэ хурдтай ажиллагаа, хурдтай энэ үйл явц гэдэг нь зүгээр л бидрийг яг тийм зориултын тийм одоо нэг ёсны тийм хүчээр биднийг ингэж нөгөө аж аргалтай хүрэхин тулд хурдлаарай гэсэн нэг тийм хиймэл зүйл бий болгоцсон. Тэгээд түүгээр нь дамжуулаад бидрийг ингэж маш их хурдтайгаар ингэж өөрөлж өөрийнх нь дотор байх боломжийг нь алдагдуулах ийм л тогтолцоо явж идэг. Бид айлуулах тайван байхыг хичээж тайван байж бид нар сая амьд байгийнхаа утга учирыг гаргах учиртай. Тэгэхээр бодлын хурдан дээр бид нар тоглолт хийж болохгүй нэ. За энийг юуны дөрөнд бид мэдээд авчлаа. За одоо үүнийг бид дотроо боловсруулах ёстой болно. Танд маш хурдтайгаар одоо ямар нэгэн ажил юм хийгээл тэгэл одоо бусдаас төрүүлээл нэг тийм амжилтанд хүрээл ингээл одоо цалин бөнлөө мөнгө төрөх болол ингэх нь чухал юм уу? Эсвэл та тайван байж өөрийнхөө дотоод тэнцвэртэй гадаад тэнцвэрээ хослуулан энэ тэнцвэртэй энэ амьдралыг өөрийнхөө дотоод болоод гадаад орчинд бий болгох юм уу? Энд сонголтын чинь асуудал дээр ирээд бас таны сонголтоор шийдэгддэг юм зүйл. Одоо орчин цагт хүмүүс ингээд одоо цаг хугацаанаас уралдан цаг хугацаатайгаа зохицож амьдрын ч гэдэг юм уу, цаг хугацаанаас дутахгүй хоцрохгүй гэд ингээд нэг тийм хурдан турган юмыг одоо хурдан турган хийх, тэгээд тэр хурдан турган ярих, хурдан турган бодох тэрүүгээрээ дамжуулаад одоо тэр хурдан хийгдсэн зүйлээрээ дамжуулаад маш хурдан бүтээгдэхүүн бүтээл тэгээд түүгээрээ дамжуулсан үр шимийг хүртээд тэгээд тэр хурдаараа дараагийн одоо ажил үүргээ бас тэр хурдаараа дамжуулан хийж бүтээх. Ингээд бид өөрсдөдөө олддог. Орчин цагийн одоо яг энэ өнөөдрийн байдлаар дэлхийн гариг дээр тогтчихсон байж байгаа. Энэ хурдны тухай асуудал нь ийм аюултай төвшний хүнийг гадагшин цацаж орхих хамаг эрчим хүчийг нь хуу хамах ийм зориулттай байдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Хэрэг энэ талаар мэддэггүй бол одоо ингээд мэдэж аваад энэ бодлыг өөрийн эрхэнд авах тухай хамгийн чухал юм байна гэдгийг өөр дөрөв боловсруулах хэрэгтэй. Бодол хурдтай, асар хурдтай. Нэг бодлоос нөгөө бодол руу асар хурдтай шилждэг. Хурдны одоо хязгаар гэж бодолт байдаггүй. Тэгэхээр түүнийг бид нар эзэмшээд буюу өөрийн эрхэндээ авахар тэр бодлыг хэр хурдтай байлгах юм бэ, үгүй юм уу, яах юм бэ гэдэг нь бидний эрхэнд ирдэг. Бидний мэдлэлд ирдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар яг хэрэгтэй үедээ би бодлыг бол маш хурдтайгаар ажилуулад тэгээд одоо зохих хэмжээний үйл хэрэгээ бүтээгээд тэгээд буцаагаад бодлоо хэвийн төлөвт нь авчирч чаддаг ийм болох учиртай байдаг юм. Ингэхгүй бол бодол та нарыг буюу бид нарыг ерөөсөө хөөс тэмдэрнэ. Маш аюултай. Тийм учраас бодлын хязгааргүй дээр хурд тэгээд тэрнийг ашигладаггүй, эзэмшихгүй түүнийг ингээд зөнгөөр нь зоргоор нь орхисноос үүдэлтэйгээр энэ сэтгцийн гажиг буюу бодлоос үүдэлтэй, бодлын хурдыг гүйцэхгүйгээс үүдэлтэйгээр нийгмийн сэтгэл зүйн тийм өвчин маягийн тийм зүйл одоо ингээд хавтгаарчихсан байдаг. Тэгээд энийг нь засдаг болоод одоо нэг энэ сэтгэл зүйн судлалын хүмүүс нь аргаа барж явах жишээтэй байгаа юм л да.
Тэгэхээр бид нэр хүн нэг бүр дор бүрнэ энэ бодолтойгоо уулзраа болохгүй бол яадаг байх нь вэ гэхээр тэр бодлын хурд чинь эрчмийнх нь тэр тэлэлт бол асар хүчтэй байх учраас нөгөө эргэн тойрныхоо альваа зүйлд тэр бодлыг хүчин нөлөөлөд боёо хурд нь нөлөөлөд төөгөр дамжигдсан эрчим нь сасраад тэр нь одоо эргэн тойронд сөрөг нөлөөтэй. Тэмцэс бодлын хурдыг үүсгэх буюу хурдтай байх гэдэг асуудал нь бидний хөгжлийн асуудал огт биш. Төрөчийн нэвтрүүлгээр хэлж яам тэр хөгжил гэдэг гадна талд явагддаг юм аа гэд тийм ээ. Бид нар материалын хөгжлийг хөгжил гэж үзэхгүй. Энэ бол тав тухтай байх энэ орчин цагийн энэ шинжлэх ухаан болоод энэ тухтай тавтад тухлаг байх 50 амгалан байхын орчныг нөхцөл бүрдүүлж байгаа энэ амгалан 50 байдлыг нөхцөлдүүлж байгаа л ийм л зорилгын үүднээс игдэж байгаа бүтээн байгуулалтын л ажил. Тэрнээс энд бол хөгжил явагддаг юм шүү гэж зориуд хэлсэн. Яг тэгэхээр бид нөгөө энэ бодлыг ашиглаад гадна талд бид нар хөгжилтэй боёо түүнд хүрэх ямар нэгэн юм зорих тэр зорилгоо биелүүлэх энэ тэр нь бодлын хурдаар хийж гүйцэд гэдэг юм боломж бол байхгүй. Бодол асар хурдтай учраас бодлыг захирч өөрийн мэдлэлд авахгүй юм бол тэр бодлынхаа араас буюу тэр бодолтойгоо хамт ширэгдэж явсаар байгаад хүн эрүүл сарвал ухаанаа алдна. Эрүүл сэтгэж чадхаа болдог ийм гачлантай байдаг. Тийм учраас бодолтой бид нэр маш болгоомжтой харьцах тухайд бодлын тухай сүүлийн нэвтрүүлэг маань бяцлахгүй гэдэг энэ бяцлагалтай уялдаж ингэж гарч ирж байгаа. Тэгэхгүй бол бид нар нэг бодлыг мэдээд ойлгоод түүнийг одоо ингээд түн бодлын тухай зөндөө сайхан мэдлэгтэй болчлоо гэд тэр бодол таны болчдгоо учраас бид нар заавал бяцлахгүй буюу энэ өөрийн дотоод мөн чанарынхаа үүднээс түүнийг авч гарах түүний ажиглалтаар бодлыг бид нар өөрийн иргэшээлтэд авах тухайд санаа сэтлийг бий болгох гол арга нь энэ бяцлах арга байгаад байна. За бодлын хурд нэг бол бид гүйцэхгүй нь ягаж болохгүй нь энэ бодлын хурдаар ямар нэгэн ажил үйл гүйцэтгэх гэж байдаггүй юм байна гэж. Энэ бол галзуурл болно, энэ солиорл болно. Тэгэхээр бид нар бодлын хурдыг бид нар өөрөө тэнцвэржүүлэх, өөрийн дотоод буюу гадаад тэнцвэртэйгээ нэгдэх тэр тэнцвэрээ бид нар тэнцвэртэй байлгахын үүднээс энэ бодлын хурдыг өөртөө авна. Тэр хурдыг нь өөрөө ашиглана. Тийм дотоод хөгжлийн буюу дотоод хэрэгжилтийнхаа тэр үйл явцад ашиглах тухайд л бид бодлын одоо дотоод ертөнцийн ертөнцийг мэдж ойлгож мэдэрч хүртэхийн тухайд бодлоос нь эхэлж байгаа тийм ээ. Яагаад бодлоос эхэлж байгаа юм бэ гэхээр бодол нь өөрөө тийм их хурдтай учраас тэр түүнийг тогтоон барих эзэн байр суурь байхгүй бол энэ хурдны асуудал нь тухайн хүмүүн заяатыг асар хүчтэй хэн нэгэн байлгасаар байх энэ үндсэн суурь нь энэ бодлын ертөнц байгаад байгаа юм. Тэгэхээр бид нар хамаагүй тийм дур зоргоороо бодлыг ашиглах хамаа замбраагүй орхих зоргоор нь тавих маях гэж ерөөсөө байж болохгүй нэ гэж ингэж ойлгоод авчих хэрэгтэй. За тэгээд бодлын хурдыг бид нар цаг хугацаатай уралдаж буй энэ хурдтайгаа ижилсүүлэн түүнтэй зэрэгцүүлж бодлын хурдаар явна гэж тэгж бодож буюу тэгж сэтгэж байгаа нь энэ бол алдаатай буюу тэр бодлын иргэшээлд байгаа төлөв тэгээд бодол чинь тэр хүнийг авч яваад байх учраас
нөгөө хүн нь бодолтой чирэгдэж, төөрдөж ядарна, амармаар болно, тайвширмаар болно, төр зур бодлого баймаар санагдана. Ингээд хүн тайван бус болчдөг. Тэгээ хичнээн бие махбодын хувьд ингээд сайхан нөхцөлтэй газар очиод ингээд амарч байрлаач гэлээ гэсэн байгалийн сайханд очсон ч байлаа гэсэн бодолтой эзэн болохгүй бол бид ядарсаар байх болно. Ягаад ядраад идэм бэ гэхээр бодол маань өөрөө бидний зохих ёстой эрчимийг хүчээс маань зөвшөөрлөхгүйгээр асар хүчтэй гадагшлуулаад байдаг учраас бид нар хоосон оргиод эрчим хүчгүйдэд байдаг учраас бид нар ядардаг. За бодлын хурдтай тэгж хамаагүй ажиллаж болохгүй нэ гэдэг ингэж байна. За тэгвэл бодлыг өөрийн эрхшээлтэй авахын тухайд бид нар бясалгал үйлдэх буюу түүнийг ажиглах тухай асуудал нь гарч ирдэг. Бодлыг бид нар одоо амьдралын бясалгал гэж нэг томоохон угтхан байдаг. Яг энэ амьдралын бясалгалын зарчмаар бодлыг бид нар ажиглаж түүнийг өөрийн эрхшээлтэй авах юм боломжтой байдаг. Энэ нь бол ажиглах энэ ажиглалтын энэ хурц хараа дотоод болон язгуурын бидний одоо энэ дотоод хараа түүний голч онж харах энэ чадвар, энэ ажиглах энэ чанарт олгогдсон байдаг. Бидэнд бүгдэнд тийм боломж байдаг. Бүгд тийм ижил тэнцүү тийм боломжоор хангагдчихсан байна. Тэгэхээр бид нар ажиглах энэ чадвараа ашиглаад бид нар бодлыг ажиглах юм үйлийг хийж түүнтэйгээ бид нар ажиллах учиртай. Тэгэхээр нөгөө дотоод хөгжлийн маань үйл явц аяндаа явагдана гэсэн үг. Би ер нь бодлоо нэг ажиглаад үзье. Би боддгийм үү, хэн боддгийм? Яг би бодоод байгаа юм уу? Эсвэл надаар бодуулаад байгаа юм уу? Энийг ер нь учир нь олъё гэд хүн нэг сонирхсан байдаг, цаг хугацаа байдаг да. За ингийн тухайд нөгөө бодлын хэвийн шинж маань бидэнд хэрэг болно тийм үү? Бодол үгүй буюу бодол зогссон төлөв. Энэ нь бидэнд хэрэг болно. Тэгэхээр бид нэр за ажиглалтаар бол тийм ээ амьдралын бясалгалын дээр ажиглалтаар болохоор бид зөвхөн өглөөнөөс орой унтах хүртлээр өглөөс ирээд унтах хүртлээр түүнийг одоо амьдрал өдөр тутмынхаа амьдралд хийдэг ма хийгээд явах мөртөө түүнийг ажиглах энэ нэг хурц хараагаар түүнийг харах тухайд ийм л ойлголт юм байна. Тэгэхээр би бодоод байна уу? Надаар бодуулаад байна уу? Ямар юм болоод байна гэдгийг нь ажиглахад бид ойлгоод буюу мэдрээд хүртээд авчдаг. Тэгж бид нар ингэж өөртөө эзэн болох тухайд алхам хийх нь шүү дээ. Энд бид нар эхлээд хэвийн шинжт нь бодлыг оруулж байгаад тэгээд өөрөө за би тэр тухай бодъё гэж ямар нэгэн зүйлийн сэдв авч байгаа түүнийхээ тухай бодож эхлэхэд нөгөө бодлын хэвийн төлөв маань хөдөлгөөнд ороод бодож эхэлнэ. За одоо ингээд хавар болж байна. Цаас хайлж байна. Сайхан ургамлногоо дэлгэрээ сайхан болно доо. За хаврын улирал сайхан даа гэд ингээд хаврын тухай бодъё гэд за ингээд эхлээд хэвийн төлөвт нь оруулаад юу ч бодохгүй төлөвт байж ингэж дадуулж сураад за одоо би хаврын тухай бодно гэд. Тэгэнгүүт хаврын тухай бидний амьдралын туулсан зам мөр тэр ой санамжинд хадгалаатай байгаа тэр бүх эрчис бидний бодлын тэр хурдад хоригдлогдож гарч ирэх буюу
түүгээр дуудагдаж гарч ирэх ийм хэлбэрээр бид нар энэ бодлыг ажиглаж, түүнийг ажилуулж, тэгээ зогсоож, ажилуулж, зогсоож ингэж даатуулах хэрэгтэй ийм байдаг. Тэгээд байхаар нөгөө одоо за ингээд юу ч бодохгүй шүү гэхэд бодохгүй байх боломжтой болдог. Бодё ихээр боддог. Гаднаас ирж байгаа бодлын эрчмийг бид нар бодол болгож хувиргах уу эсвэл үгүй юу гэдгээ хүртэл өөрөө бид шийдэж болдог. Ийм учиртай юм байна. За тэгээд бясалгахын төлөв маань угаасаа бясалгал хийх энэ төлөв маань хүний нөгөө бясалгагч чанар руугаа нэвтрэн орох, бясалгагч чанартайгаа нэгдэх энэ үйл явцад энэ бодол маань саад болдог гэдгийг бид ярьсан тийм ээ. Товчхон болгож ярьсан байгаа. За ерөнхийдөө ингээд бясалгал үйлдэхэд бид бодол үгүй төлөвтэй байх учиртай. Тэгэхээр нөгөө бодол үгүй төлөв маань тогтдоггүй. Маш жижигхэн маш багаарч гисэн бодлын үйл явцыг үргэлжлүүлээд. Тэгэхээр бид нөгөө бодлын хэвийн шинжтэй орж чаддаггүй буюу бясалгал хийх боломж нөхцөл нь бүрдэхгүй ингээд нүдэ ханьсан ч гэсэн бид нар юм бодоод суугаад байдаг. Ийм ерөнхий байдал нь ийм байдаг. Түүнийг бид нар ингээд бясалгалаараа дадуулсаар түүнийг бид нар өөрийн эрхэнд авч өөрийн удирдамжаар түүнийг удирдах ингэж дадуулсаар байгаад бид нар түүнийг одоо бясалгалыг тогтоон барьдаг буюу бодлын хэвийн шинжтэй бид нар хүрдэг буюу түүнийг намжаадаг, бодлыг намжаадаг гэсэн үг. Бодлыг намжаахгүйгээр бясалгал явагдахгүй. Тэгээд бодлын хэвийн төвшөнд бясалгал сая явагдана. Бясалгал явагдахад одоо сая ухамсар үйл ажиллагаанд орох оюун тэр ухамсартай нэгдэж дотоод гүн их язгуурлуу маань төтлөх энэ боломжийг олгодог. Тэгэхээр бид нар өөрийн дотоод сүнслэг ахуйтайгаа нэгдэх тухайд бид нар заавал бясалгалаар дамждаг. Бидний дотор бүх юм байгаа. Бидний одоо их язгуур маань бидний дотор өгөгдөөд байгаа юм. Ямар нэгэн тийм гадна талд буюу орчлон хорвоо дээр бидний тусгал нь байх болохоос биш яг мөн чанар нь бол бидний дотор нь байдаг ийм учиртай. Тэгэхээр бид нар нөгөө хүн төрлийнхөө хэргийг бүтээх тухайд хэн нэгнээсээ хүн болон төгөлдрчийн тухайд дотогшоогоо хандах ёстой тийм ээ. Заавал дотроо байдаг тэр цаглашгүй хязгааргүй тэр их эрч хүч, тэр их боломж, тэр их авгаа их мэдлийн сан хөмөрөгтөө бид нэвтрэхийн тухайд л дотогшлох ёстой. Энэ дотогшдог арга нь бясалгалын арга байдаг. Тэгээд дөрөвжин нэвтрүүлгээр хэлсэндээ дадуулгаас бясалгалаас дотлолдог гэдэг тийм ээ. Бясалгалаар бид нар дотогшлно. Дотроо амьдарч сурах, дотроо бүрэн байх, сүнснийхээ амьдралаар амьдрахад биднэрт тэр дотлол гэдэг энэ ухагтгуун хэрэг болдог. Энэ дотлол гэдэг энэ ухагтгуунаар бид нар сүнстэйгээ хамт амьдардаг. Бясалгалаар бол бид нар тэнцвэртэй дотоод гадаад тэнцвэрээ бүрэн олоод тэгээд дотогшлох энэ боломжийг өөртөө нээж өгдөг гэсэн үг. Бид тэнцвэртэй байгаа тохиолдолд бид нар төв нь тэнцвэртэй байж шулуун одоо босоо тэхлэгээрээ шулуун байх нь бай. Ингэсэн тохиолдолд бид нар дотогшлох бүрэн боломж нээгддэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө бясалгалаар дадуулга нь бол бид нарыг нөгөө аливаа зүйлийн тэр одоо чаддаг, мэддэг тэр хэв шинжүүдийг бидэрт өгж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг одоо нэг ёсны
бяцлаглалын өмнөх төлөвөөр бид нар олж авдаг зүйл гэж байгаа тийм ээ. Одоо жишээ нь бидний хийж чаддаг зүйл мэдлэг мэдээлэл тэгээд хүмүүжил боловсрол энэ бүхэн чинь датуулахаас үүдэлтэй бий болчихсон. Хин нэгнийг бий болгосон юм зүйл шүү дээ тийм ээ. Одоо бид нар хүн болох учиртай гэж байгаа. Тэгэхээр хүн болохын тулд бид нар заавал датуулахаас бяцлаглал руу шилжих учиртай болж байгаа. За датуулахаас бяцлаглал руу шилжих гэхээр л нөгөө бодол чинь дунд нь очиосаад ичнэ. Бодол хамгийн түрүүнд хэцүү байдаг. Тэгээд дараа нь сэтгэл сэтгэхүй ухаан гэдэг ингээд задраад цаашаа явхад энэ бүхэндээ чинь бодол уялдаатай холбоотой байна. Бодлогоо бид нар эхлээд таниад авсан байгаа тохиолдолд дараа нь сэтгэлдээ яаж уялдаад байгаа юм? Сэтгхүүг яаж одоо орооцолдуулаад байгаа юм? Ухаанаар яаж ухаанд яаж үйлчлээд байгаа юм? Гэх мэтэр энэ зүйлүүдийг бид нар дэлгэрэнгүй сайхан мэдээд авчна. Тэгэхэд энэ бодол ямар айхтар вэ гэдэг нь харагдана. Асар хурдтай буюу тэр хурдыг нь гүйцэхгүй тэр бол дийлдэхгүй юм байна гэж ойлгодно. Тэр бол дараагийн төлөвүүд дотоод ертөнцийнхөө дараагийн төлөвүүдээ яриад ирэхээр их тодорхой болоод ирнэ. Бяцлагалд болвол заавал бодлын хэвийн шинж байж бид нар заавал бяцлагалдаа амжилт гаргах буюу бяцлагал хийсэн болно буюу бяцлагал зааш өөрчлөгдөх юм боломжтой. Хэдийн хугацаанд бяцлаглалыг хэвийн төлөвтэй байлгах түүнийг хэрхэн нээж хаах буюу ажиллагаанд оруулахгүй тухай их нь бидэнд өөрт нь байдаг. Тэгэхээр тухайн хүний сонголтоос болоод тэр бяцлаглалыг хэр удаан хийх тэгээд бодлын хэвийн төлөвт нь бодлыг хэр зэрэг барих энэ бүх боломж их мэдл нь бидэнд өөрт маань байгаа. Бид нар энэ боломжийг ашиглахгүй байгаа юм. Тэгэхээр энэ боломжуудаа бид нар ашиглаад одоо бодлын хэвийн төлөвтөө бид нар бяцлаглал үйлдэх нь байна. Бяцлаглал үйлдэхин тухайд л бид нар бодлын хэвийн шинж буюу бодол өгөө төлөвтөө амьд байх нь буюу түүнд байдаг бодлого байж чадлаа. Би бодлого байна гэж ингэж түүнд бид зайлшгүй тэгж тэр төлөвтөө бид орох хэрэгтэй байна. Тэгээ түрүүчийн тэр мэдхүү нэвтрүүлгээр оошоо шилжижсэн да тэр та нар ингээ бодлого болчихгоодаа бодлого болчлоо гэх. За би яг би ингээд орчлоо яачлаа гэд яриад эхэлдэг гэдэг дотроо. Тэр дотроо ярьдаг нь угаасаа ярьдаг. Ярихаас ч арга байдаг. Яадгүй л чинь бодлого болчлоо. Мэдрэгдэж байгаа юм чинь. Тэгэхээр үнэхээр хүн яг бодлого болчлоо шүү дээ нэрээ. Чи бодлого болж болт юм байна гэд бодоод эхэлдэг. Тэгсээ би бодохгүй байна гэж бодоод боддог. Тэр бодгоо болчлоо гэд мэдэрч байгаа үгээр илэрхийлж байгаа юм шиг тэр дархны буюу тэр ухааны төвшөнд ингээд илэрхийлчихээр тэр нь бодол болол орчдөг. Тэгэхээр уг нь бол би бодоогүй. Гэхдээ би мэдэрсэн гэж хэлэх гээд байдаг. Тэгэхдээ тэр мэдрэмжийг чинь дагаад бодол ямар хурдтай орж иж байгааг л бид нар анзаардаг байгаа. Тэгэхээр энэ бодлыг бол басч болохгүй. Энэ бол маш гинэн цайлгын юм шиг мөртлөө маш тийм хамаагүй шургасан ийм нэлээд тийм болгоомжтой харьцах ёстой ийм төлөв юм байна. За бодлын хурд гэдэг нь бол байж болохгүй. Одоо бодлын хурдыг бол хүчгүй л гэж байна. За энэ бол амьдрал дээр байдаггүй юм шүү. Бодлын хурдаар ажил амжууламж гэдэг юм бодлын хурдаар ямыг хийн мэн гэсэн юм байдаггүй юм шүү гэдгийг хэллээ. Цаг хугацаатай уралдана гэж нэг юм яриад тэр нь болохоор ингээд одоо хүний хөгжилтэй холбоотой юм шиг ойлгоод байна. Энэ нь бол огт тийм байдаггүй. Цаг хугацаатай уралдах буюу цаг хугацаатайгаар нийлэх одоо
орчин цагтаагаа хөл нийлүүлэн алхнаа гэдэг. Орчин цагтаа хөл нийлүүлэн алхах нь бидэнд чухал юм уу? Өөрөө өөртөөгөө хөл нийлүүлэн алхах нь чухал юм уу гэдэг нь асуудал. Энэ яриатай шүү гэдэг үгээр асуулт гараал ирнэ. Ямар учиртай гэхээр одоо түрүүнд бодол чамайг чирээл явчихна гэж байна тийм ээ. Чи чирээдээд л яваад авах учраас чи яадрна, зүдэрнэ. Одоо нохоогоо хөдөлчл бид нар чирээл явцдаг. Нохоо уг нь өөр тийшээ явмаар байдаг. Тэгэхэд чин бид нар нохоог чирээл яваад байдаг. Тэгээ нохооны бодол нь одоо тэр эзэн байгаа юм шиг те. Яг бодол тэгж бидрийг чирж явдаг. Тэгэхээр нөгөө энэ орчин цагтаагаа хөл нийлүүлж алхана гэдэг энэ нэг үгээр дамжуулаад бидрийг өөмөлөх, бидний нөгөө тэр мөн чанараас нь олдуулах юм л зорилго агуулчихсан ийм өөмэн самууны эхлэлийг тавьсан ийм л нийгмийн тогтолцооны хэлбэр байгаа байхгүй юу. Бид нар өөмөж бужигнож ингэж тэгж тийм ийм гэсээр яваад л ихэнх одоо эрчим хүч цаг хугацаа юм бараад тэгээд ингээ ядарчихсан, зовжчихсан, өвдчихсэн ингээд хогшорчихсан байж байдаг шүү дээ. Энэ нь бидний амьдралын зорилго юм уу? Төхөл нийлүүлэх тийм чухал юм уу? Энэ чинь бидний бодож үзэх ёстой зүйл байхгүй юу? Тэгээ нэг дотоод ертөнцийнхөө иргэшил байдаг учраас л бид нар энэ бүхнийг хийдэг. Энэ бүхнийг мэддэггүй учраас л ингээл яг тэр нийгмийн давлгаанд л ингээл нэг тийм хамхуул хаашаа, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг нэг тийм л яг өөрийн гэсэн суур байхгүй, үжил одоо баримтлал бич байхгүй гэдэг шиг. Тийм учраас бид нар энэ бодлын хорд буюу цаг хугацаатай уралдах тухай ойлголт төрөөсөө хүний хөгжил төрөөсөө амарч хамаа байхгүй гэдгийг л мэдээд авчих. За дараачих нь энэ бодлын хүч гэж байна. Бодлын хүчийг бид нэр цусан зүйлээр ашиглаж түүний үр шимийг нь хүртдэг янз бүрийн арга гаргачлал байдаг. Бодлын хүчээрээ бид нэр өвчнөө эдгэрүүлэх тэгээд одоо янз бүрийн энэ бодлын хүч гэдэг нь нөгөө хурдтайгаа адилхан бас л асар хүчтэй. Бодлоор бид нэр та бүхэн мэдж байгаа да. Бодлын хүчийг ашигласан олон тийм одоо туршлага юмнууд зөндөө тийм мэдээлэлүүд зөндөө байдаг. Энэ бодлын хүч нь бидэнд ямар утгаараа хэрэгтэй юм бэ гэхээр биднэрт дотогшлоход маань хэрэгтэй зүйл. Энэ нь тэгжил ашиглавал зохилтой зүйл гэсэн үг байхгүй юу? Тэрнээс биш бодлын хүчийг ашигладаг цусан зүйлийн арга байдаг. Тэгээд одоо энэ чинь ховсдох. Өөрийгөө болоод хүнийг ховсдох. Тэгээд ямар нэгэн зүйлийн бүтээмжийг сайжруулах барихч байдаг юм уу юм тийм далдын хүчийг ашиглаад түүнд одоо нөлөөлөх гэдэг. Энэ бодлын энэ хүч нь болохоор удирдагдаад ухамсаргүйгээр удирдагдаад аюул тарих магадтай. Бодлын хурд хэцүү аюултай шүү гэдэг шиг бодлын хүч нь бас тийм ухамсартайгаар удирдахгүй бол бодлын хүч өөрөө бүр асар хүчтэй. Одоо ялангуяа энэ Ошо багш нэг тийм тайлбар хэлсэн байдаг. Цөмийн зэвсгээс хүчтэй шүү гэдэг. Цөмийн зэвсэг гэдэг бол юу вэ? Бүр амар үстэй. Одоо дэлхийд дээр зүгээр цөмийн зэвсэг л биднийг хайлгаж байна тийм үү? Хамгийн хүчтэй аюул тарих зүйл нь цөмийн зэвсэг шүү гэд бид нар ярьдаг, ойлгодог, тэгж мэддэг. Гэтэл энэ Ошо багшийн хэлж байгаагаар болохоор хүний бодлын хүч бол цөмийн зэвсгээс хэд дахин илүү хүчтэй гэж ингэж тодорхойлсон байдаг. Тийм учраас тэр хүчийг бид нар дотогшоогоо мөн чанар руугаа өөрийнхөө сүнсээ гэрэлтүүлэн гэлбож тэр сүнсээ
дотроос амьлуулан гаргаж ирэхдээ л ашиглая. Тэрнээс биш гадагшаага ашиглаад бид нар хамгийн эрчим хүчээ дуусгана гэж. Ингэ тодорхойлон хэлсэн байт юм л да. Тэр нь одоо яг энэ бодлын хүчийг ингээд таниад ирэхээр ойлгогддог. Тэр асар хүчтэй зүйл юм байна. Түүгээр хамаагүй оролдож болохгүй юм байна. Эн чинь одоо санаандгүй конопт арчвал цөм зүсэг дэлбэрэхтэй адилхан зүйл гэж ойлгохоор тийм эмзэг аюултай тийм асуудал болоо явцдаг. Тэгээ ингэж хэлж байгаагаараа би та нарыг одоо айлгах тухай юу ч санаа зовлон үгүй юм. Тэртээ түрүү та нар одоо бодлынхаа хүч, бодлынхаа хурд хоёроос үнэхээр айж байгаа. Жахан бодоод үзэхэд л та нарыг айдас чинь бодлын хүчээс, бодлын хурдаас үүдэлтэй байдаг гэдгийг та нар аяндаа мэднэ. Тэм учраас нөгөө бодол чинь дотоод ертөнцийн хэлмэр чинь орчуулагчсан. Тэгэхээр бодлогүйгээр нөгөө сэтгэл сэтгэхүй энэ ухаан гэдэг мэн орших боломжгүй гэсэн үг байгаа даахгүй. Тэгэхээр бид нар нөгөө одоо сэтгэл санаа хэцүү боллоо. Одоо сэтгэл санааны одоо маш хэцүү одоо тийм учрал тохиол болоод түүнийх нь одоо үр нөлөөгөөр миний сэтгэл тавгүй байна. Би маш олон жил ингэж хэцүү явж байна гэдэг ингээд түүнийг бодлын хүчээр бид нар янзалж цэвэрлж байна. Бодлороо дамжуулж бид нар түүнийг илэршүүлж болдог. Тэр одоо бүр угжраад бүшөө олон жил ингээд сэтгэл санааны байдалтай яваад байх ч боломжтой. Энд чинь нөгөө бодлыг ашиглаагүй буюу нөгөө дотоод ертөнцийн зэн болоогүй учраас хар зөнгөөрөө яваад байгаа. Ийм л үйл явц байгаа юм. Тэр хар зөнгөөрөө байгаа буюу тэр зоргоор нь орхисон байна л гэсэн үг. Одоо сэтгэл санааны тийм хүн дарамт нь орсон хүн. Тэгэхээр тэр бодлын эрчмийг ашиглаад тэр сэтгэл өөрөө тийм би ингэж зовж байна. Би ингэж чаналаад байна гэд улам түүнийг эрчимжүүлээд байгаа юм явдал. Тэгвэл түүнийг ухраагаад нөгөө бодлын хүчийг ашиглаад ухраагаад нөгөө сэтгэл санааныхаа бүх байдлуудыг бүгдийг ингээд ухраагаад цэвэршүүлээд түүнийг ингээд задлаад ариутгах юм боломжтой. Тэгээ энэ бодол нь бас хэрэгтэй. Бодол нь хурд, бодлын тэр хүч чинь түүнд хэрэг болдог. Нөгөө сэргэг сургаг биш байгаа тохиолдолд нөгөөтг нь сөрөг байдлаар буюу бодлын нөгөө хүч хурд хоёр чинь сөрөг байдлаар л бидэнд үйлчлээд идэх байх нь шүү дээ. Бид нар түүнийг ажилуулахгүй буюу ашиглахгүй байгаа учраас, өдөртөхгүй байгаа учраас нөгөө бодол чинь хүн ямар одоо юун дээр илүү их одоо ач холбогдол өгч байна. Тэд нь очил наалдаж чадал. Тэрийг нь улам ингээл үржүүлээд баяжуулаад харин тийм ингээл ах учиртай болчиход байгаа юм л да. Одоо сэтгхүү дээр очиод бодол яадаг юм гэхээр сэтгхүү бол одоо үжил баримтлал яан там байх хэрэгтэй гэдэг ингээл. Тэгээд нөгөө дотоод ертөнцөд таних буюу дотоод ертөнцөдөө ажиллахын тулд заавал эхлээд бодлоос эхэлтийн учир нь энэ ийм учиртай. Бодлыг бид нэр орхиод буюу түүнийг зөнгөөр нь хайчаад тэгээд сэтгэл санааны асуудал гэл. Тэгэл одоо тийм байх ёсгүй, ийм байх ёстой. Наа чи ёстой. Яагаад чи ингэж болохгүй шүү. Ийм байх ёстой шүү гэдэг ингээд ёс дэг яриад ингээд. Ингээд бид нэр болтгоогийн учир нь нөгөө дотоод ертөнцөө бид нэр өөрийн мэдлэлтэй авах тухай санаа сэтэл байхгүйгээс үүдэлтэй юм байдаг. Тэгээ санаа сэтэлтэй болоод ирэхэд бүр санаа сэтэлгүй байснаас дор юм болдог. Эхний үедээ. Тэр нь нөгөө хэцүүгийн буюу нөгөө тулж ажиллахад тэгээд ойлгомжгүй тэгээд маш хэцүү байх энэ шалгалтаар л биднийг зөвхөрлчих гэдэг. Тэр нь бодлоор бидэнд хамгийн эхлээд бодол бидэнд ингээд тулдаг. Тэр бодлын одоо энэ
одоо хашлаг саад гэж хэлвэл тэр хашлаг саадыг бид нураах юм уу байхгүй болгох тэрийг ингээд давах зайлшгүй юм шаардлага байдаг. Тэхийн тухайд бидний одоо энэ дотоод ертөнц гэдэг ертөнц маань үүсмэлээр бий болоод биднийг шалгадаг. Ингээд дотоод ертөнцөө бид нар тодорхой хэмжээнд давж түүний одоо учрыг олоод тэгээд дараа нь бид нар ухамсарлаг энэ амьдралынхаа аялал руу ороход одоо нөгөө дотоод ертөнц чинь биднэрт туслах үүрэгтэй боيو зүгээр л туслагч л болдог. Ямар ч шалгалт нь бол тэр бүх юм одоо дууссан байх учраас бидэнд зүгээр л тусалдаг. Гэхдээ хизээч тэр дотоод ертөнц маань биднээс алга болчихдоггүй буюу салаад явчихдаггүй. Яг гэвэл дотоод ертөнц гэдэг маань бидний сүүдэр. Дотоод хүний маань сүүдэр. Тэгэхээр бид нар хүмүүн биеинд байгаа энэ тохиолдолд заавал дотоод ертөнцийн үйлчлэл байсаар л байна. Хүн хөтөл гэсэн үг, амьсгал хураатал гэсэн үг. Гэхдээ бид нар түүнийг ашигладаг эзэн нь байх ёстой юм уу? Ашиглуулдаг боол нь байх юм уу гэдгээр бид нар шийдэн шүүл гэдэг байна. Хэрэг бид нар дотоод ертөнцөө ашиглуулдаг боол нь байх юм бол бид нар хүн болох боломжгүй. Яаж чичээгээд энэ боломжгүй. Хичнээн ухаан цараад, хичнээн ухаалаг үйл ажил хийгээд ямар ч их ном судар уншиж судлаад энэ судлаачийн төвшөнд бол энэ дотоод ертөнцийг таних тухай асуудал огт байж таардаг. Энэ нь түрүүний ярьсан тэр ажиглагч тэр дотоод нарийн тэр голч хараагаар л бид нар илчлэн уудалж түүнийг нүцгэлж хаях ийм л ажиллагаа хийхээс өөр арга байдаггүй. Тэгээ ухааны төвшөнд ухамтаа л ингээд л хөрстэй судлаад ямар ч нэмэр байдаг. Чигтэйхэн сайхан судалгаа хийсэн зөвөр айхтар тийм том чигтэйхэн тийм номын сан байж болох л доо. Тэгээд ямар ч нэмэр авахгүй. Тэр чин гадна тал тооцогдоод явчихна. Тэгээ гадна тал төгжил явагддаггүй маа гэдгээрээ тэр чин үн чин унаад л байна. Мэдж явахын тулд тэр маш хэрэгтэй тийм ээ. За тэгээд ингээд гарчгийг харж байгаа л айгүй сонирм сайхан тийм мэдээлэл байхад түүнийг нь аваад бид нар мэдээллийг авахд бол бид нар асуудал байхгүй. Мэдчихнэ ойлгочихно. Тэгээд түүнийг боловсруулахгүй бол бид нар тэрэг байхгүй. Энэ боловсруулдаггүй чанар нь нөгөө дотоод ертөнцийнхөө боол нь байгаад байгаа л хэлбэр байна. Тэгэхээр дотоод ертөнцтэй эзэн болох тухай хамгийн нэгдүгээр чухал асуудал. Яагаад тэгэхээр нөгөө дотоод ертөнц чинь биднийг ухаан ороход аль хэдийн оргилдоо өрөөд хөгжсөн байдаг гэдэг байна шүү дээ. Тэгээ бидний бүрэн эзэн болцсон. Өдөртөөд явж яадаг. Дуртай дургу таагүй тэр хэмжээсээр л бидрэг зүгээр л гарын үзүүрээр хөдлөж байдаг л тийм л болчихсон байдаг. Ингэж ярьж ингэж ойлгох хэрэгтэй болоод байгаа юм. Дотоод ертөнцийн эзэн болоо түүнийгээ бид нар ашиглана гэдэг маань бид нар цаашаа ухамсарлаг амьдрал сүнслэг энэ ахуйтай амьдрах энэ боломжийг л өөртөө олгож байна. Дотоод ертөнцөө бид нар заавал эзэмшиж түүндээ бид эзэн болсноор дараагийн алхам хийгдэх буюу дараагийн хөгжлийн үе шат нэгдэн тэр хаалга онгой. Тэрнээс наан бид нар хөгжил цаашаа явахгүй. Дотоод ертөнцтэйгээ зууралдаад бай. Нэг нь асуудал хангалттай. Өргөднө. Энэ нэг насанд дотоод ертөнцийг бүрэн таньж ойлгож эзэмшиж амжихгүй л ер нь хүний нас дуусна. Тэгэхээр бид дотоод ертөнцтэй эзэн болохын тулд
бодлын хурдыг ашиглаж бид нар маш хурдтайгаар дотоод ертөнцөө таниад авах. Энэ боломж нь бидэнд өөртөө байгаа юм. Тэгэхээр бодлын хүч буюу бодлын хурд хоёрыг бид нар яг дотроо бид нар яг ингээд халуун цөм шиг ингэж хадгалж түүний үр шим түүний тэр хүч хурдыг бид нар дотгошоогоо буюу тэр хязгаар үгүй тэр сүнслэг авахрууга чиглүүлэх л ерөөсөө л ийм гол ажлыг хийх ёстой байдаг. Тэгэхээр яг бодлын хүчийг бид нар тэр дөрвөө бодлыг ашиглах юм шаардлага гарлаа гэхэд бид нар чөлөөтэй ашиглаж чинь. Тэр нөгөө төрөжийн нэвтрүүлгээр ярьсан шиг тэр зүгээр л сэтгэлийн үзүүрээр. Одоо бодлын үзүүрээр л гэсэн үг байхгүй юу? Бодлын ертөнцийн зүгээр үзүүрээр шүрдээд л явчихна. Асуудал байхгүй цэвэрлэл явчихна. Гол бодлынхоо цөмийг нь бид дотроо хадгалж байх учиртай. Ийм нандин зүйл болох гэдэг. Яг тэр амин чанар маань биш л дээ. Гэхдээ түүн рүүгээ орох буюу түүн рүүгээ хурж очиход тэр бодлын хурд чинь л бидэнд хэрэгтэй. Буюу бодлын хүч нь бидэнд хэрэгтэй. Тийм хүчтэй байх ёстой бид нар дотроо. Тэрнээс тэр бодлын хүчийг тэр бодлоор дамжигддаг тэр хэрчим хүчийг бид нар зөвхөн сул алдаад байж болохгүй буюу бодолтой чирэгдээд яваад байж ерөөсөө болохгүй. Энэ тухайл одоо манай нэвтрүүлэг буюу Хүн ертөнц подкаст энийг л таниулах тухайд л үргэлжлээд байгаа. Хүн 50 чанартай бас нөгөө бяцлагч чанартай гэдэг шиг хүн бас энэ 50 чанартай. Уусаа нэг хязгаарх нөгөөдөлтэй хамт байдаг зүйл. Тэгээд энэ 50 чанараар бид нар нөгөө тэнцвэрийг хадгалах буюу альва зүйлийн одоо тунгийн тааруулах энэ боломж нь энэ 50 чанар дээр мэн олгогддог. Тэгэхээр энэ 50 чанар нь өөрөө бодлын хэвийн шинжид хадгалагдана. Бодлын хэвийн шинжийг бид нар өөрийн эзэмшилд авахгүй юм бол бид нар 50 болдгоо гэсэн үг байхгүй юу? 50 болох боломжгүй. 50 чанар маань бидний одоо нөгөө дотоод ертөнцөө эзэмшээд түүнийг ойлгоод мэдрээд хүртээд тэгээд ингээд түүнийг танин барьж авах үйл явцад бидний 50 чанар маань тогтворж байдаг. Тэр яг суурьнтай буюу суур болон тогтж байдаг. Тэрнээс нанд бид нар 50 байдаг. 50 чанар маань сэргээгүй л байдаг. Далд хэвээрээ байдаг гэсэн үг. Энэ үүднээс бид бодолтой харьцана. Тэгэхгүй бол бодлын одоо янз бүрийн их сурвалжууд буюу янз бүрийн тийм бодлыг ашигладаг байдаг. Олон хэлбэрийн арга аргачлал зөндөө байдаг. Тэр бүхэн нь яг сонирхож байгаа нь сонирхоод явах бах. Юуг чи одоо буюу та юуг хамгийн чухал сонирхох ёстой юм бэ гэхээр хүн болж төрсөн утга учир чинь хаана байна? Юунд байна? Яаж тэр хүмүүн заяанд ирсэн энэ утга чанар чинь чамд өөрт чинь үнэмшилтэй буюу үнэн болж очих юм бэ? Энэ нь л хамгийн чухал. Бид нэр гадна талд тэгээд энэ дотоод ертөнцийн буюу дотоод ертөнц, гадаад ертөнц хоёрын энэ тэнцвэргүй энэ савлгаатай энэ байдалд бид нар хамаг нөгөө нэг насаа
илээгээд байдаг. Нас маань хорогддог. Тэгэхээр нөгөө хөгжлийн маань боломж тэр чинээгээр л хомслогдоод байдаг гэсэн үг. Тэгээ бид нар нөгөө төрсөн өдөр тэмдэглэдэг. Тэр нь болохоор нөгөө биднээс холдож буй тэр боломжуудыг л тэмдэглээд байгаа гэсэн юм санаатай болчдөг. Зүгээр шууд утгаар нь хэлэхээр хөгшөрж байгаадаа баярлж байгаа болоод байдаг. Энэ нь гүн утгаараа л дээр л дээ. Зүгээр яг ингээд төрсөн өдөр тэмдэглэнэ гэдэг маань нөгөө хүмүүс маань тэр өдөр алтан дэлхийд хүмүүн заяат болон мэндэлсэн юм шүү дээ гэдэг энэ утгыг л өргөж явдаг гэдэгт л одоо бид итгээд тэр утгаараа л бид нар төрсөн өдрийг тэмдэглэдэг. Нөгөө төрсөн өдөр тэмдэглэхдээ бид нар түүнд агуулгын хувьд цоошин энэ өчиг оруулж ирэх энэ боломж нь бас бидэнд байгаа. Тэгээ төрсөн өдрөө тэмдэглэхдээ бид нар дотоод хөгжлийн ямар үр дүнд хүрвэ гэсэн ийм бас асуудал явуулдаг байж болох. Тэгэх юм бол нөгөө төрсөн өдөр чинь аюу утга учиртай болоод ирэх магадaltaй. Гэх мэтэр биднэрт ингээд бодлоо ашиглаад янз бүрийн зөв бөгөөд бусдтай үлгэрж шийдэж байдлаар ингээд бодох энэ хүчийг, бодох энэ урлагийг илүү их тийм зөв болгох, өөрөөрөө дамжуулан тийм гэгээлэг тийм эрчмийг түгээн дарах юм бүрэн боломж бид бүхэнд байдаг. Тэгэхээр энэ мөн л нөгөө бодлын хүч, бодлын тэр хурдаар ашиглаж түүгээр дамжигдаж хийж болдог юм сайхан зүйл бас байж болно. Гэх мэтээр ингээд бид нар нөгөө яаж ашиглах вэ гэдэг бид нар өөрийн дураар шийднэ гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Түүнийгээ бид нар өөрийнхөө мэдл байлгаж байгаа юм чинь одоо жишээ нь ингээд мөнгө төгрөг шиглэж бодоход л энэ ч одоо хэдийг өгөхгүй яах вэ? За ерөөсөө энэ өгөхгүй. Энд ахих уу шүү гэдэг ингээд зарцуулж байгаа энэ мөнгө төгрөг шиг тийм ээ гэж ойлгож болохоор тийм өөрийн мэдлийн юм байх шүү дээ. Бодлоо бид нэр тэгж өөрийн мэдлэлтэй авах ёстой. Тэгэх юм бол бид нар яах нь вэ? Бодол чирэгдэж явах биш. Бодлыг хазаарлаад унтчихсан явах нь шүү дээ. Одоо морь шиг болвол тийм ээ. Мориндоо чирэгдэл яваад л ингээд нөө морин дээр мордож чадахгүй л ингээд хазаараас нь цулмараас нь чирэгдэл араас нь гүгээд байгаа юм шиг. Тэгээд нөгөө төч чинь татаж авчираад ногтлж ягаад хазаарлж ягаад тэгээд дэлдэж ягаад ч юм уу мордж аваад тэгээд түүнийг цулмурдаад ташуурдаад зүгчиг рүүгээ өөрийнхөө дуртай зүгчиг рүү залж байгаатай адилхан бодлыг бид морь гэж үзэж түүнийгээ бид нар өөрийн иргэшээлтэй эхлээд бол мэдээж тэр бодол чинь эмнэг догшин адуу шиг л байна шүү дээ. Тийм л байдаг. Баригддаггүй. Бидрийг маш хүчтэй өмөлдөг, галзууралмаар болдог. Тэгтэл бид номхруулах шүү дээ. Тэр бодлыг бид номхруулад тэгээд түүнийхөө дээр мордж авах шүү дээ. Тэгээд одоо яах нь вэ? Дуртай зүг рүүгээ л явуулах нь шүү дээ. Явуулахгүй бол хазарын татаад тэгээд цогсоогоо байлгаж болно. Хэрэглэх ёстой бүр асар хурдтай хэрэглэх боллоо гэхэд л түүн рүү чолоог нь тавиад л тавьчих шүү дээ. За ингэж бид нар бодлыг сайхан ойлгох ёстой болох нэ. За энэ удаагийн нэвтрүүлгийг ингээд өндөрлөж байна. 4 сарын 3 нэвтрүүлгээр хүн ертөнц подкаст маань сэтгэл хэмээх сэдвийг
үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хуваалцаж мэдлэг дамжуулна. За анхаарлаа хандуулан сэтгэлээ шилжүүлсэн та бүхэнтэй гялайлаа. 4 сарынхаа нэвтрүүлгүүдээр иргэн уулзлаа. Түр баяртай.